урд цагаад нүүрсээр ажилладаг байсан. Яг өнөөдрийнх шиг тийм 14 хоног ажиллаад 14 хоног амардаг тийм оростор гэдэг нэг байхгүйсэн чинь урт хугацааны ажил. Тэгээ бага хугацааны амралттай уур уурхай тэгж явчихсан. Тэгж явсаар хаад нөгөө эрүүл мэндийг чинь хаягдчих шиг байгаа. Тэр лүгээ явах гэдсэн чи том их уцтаад аав явах гэж байна гэсэн. Маргааш танд тэр энэ бид тэр өдрөш охин нэг цаг авсан гэдэг. За тэгээд тэгээд очоо үзүүлээ. Угаасаа нэг идэг жоохон асуудалтай байдаг л та. Багтаа нэг шаардсан. Тэгээд В вирус дээр ч яг 2 вирустэй болсон байсан байлээ. Хүн яахан таруулж байгаа шүү дээ. Эм чин гадаа байгаа таны юу вэ гэсэн охин гэсэн чи та чи ийм хавдартай болсон юм биш үү? Палгаад яваад байгаа юм байгаа ч. Ясад нөгөө нэг ажил хөдөлмөр бүх юм ингээд хөмөрчөж байгаа юм чинь. Одоо угаасаа нэг аятайхан амьдахын тулд ажил хийх нэстэй. Өөр хөвгтөө, ханижилтэй, гэр бүлтэй дэм болох гэж. Тэр юм чинь зүгээр байхгүй болчих واخгүй. Яг юуны төгөө ажиллаа явжсэн, амьдраа явжсэн гэдэг юм ингээд. Нэг юм байт юм иргэнд чинь. Тэг гар өдлөөхөд өвдөн шүү дээ. Тийм ингээд гар өвдөн. Идэг тэгж өвддөггүй их төвхтэй. Нэг жоохонд нэг зовирлдаг. Тэгэл яваадсан тийм амар болцсон гэдэг нь гэдгсэн үедээ ч гэсэн өвдөхгүй л байгаа байхгүй. Ирээдүйн хүүхдүүдийн ирээдүйн өөрсдийнхөө ирээдүйн амьдралыг бодоод төлөвлөж явдаг шүү дээ. Хин ч гэсэн. Тэрмэр бол бүр хэсэг бол бүр юу ч байхгүй. Бүр харлцсан уу сагарцсан уу. Тэгээд нэг хэсэг жоохон паникын дараа охиныхаа би өөрөө эвгүйцчүүд охин бүр гачин болчих шүү дээ. Ах минь нэг хавдар, нэг хоёр хавдар байл ингээ ухаан авчихсан. Тариад авчихсан. Таних чи юм олон хавдар шүү дээ. Та ямар ажил хийдин гэсэн гооны тээврийн компанид муу энэ архамда би нэрээ ингэж гаргуунд нь гаргачаад ирдэг гэл ингээд одоо нөгөө баахан тийм бодогдоод байгаа юм чи тэр болгоно шиг хадшаа гарахыг хэцүү. Хажууд нөгөө нэг ихнэр уугч бүр хямарчтай байх хэвээр. Тэгээд нөгөө эмчтэй за яавал ерэн дээр яавал нэг хэдэн жил насчмаар юм дээ одоо тийм арга байна уу байхгүй яа тийм бол гэсэн чинь та эдийг солиул тийм боломж солиулчод тэгвэл харин тэр айтайхан байна аваад ч явчих шүү дээ. Тэгээ бүр солиул шийдэж эдийг шийдэж чадсан суулгах нь. Тэгээд яавал одоо яа тийм бол дахиад аваад асуусан чинь таны цус нэгтэй одоо хүүхэд ч юм уу дүүнер ч юм уу яг нэг өөрийн хүмүүс байж таарах нь байна. Тэгэхээр нэг бүдгийн цустай тэр хүмүүсийн иргэн ирүүл байж аж тэгжээж надаа яаж өгнө тэгэхгүй бол өөр баримт бол танд байхгүй болчих. Тэгээд гарч ирээд бас зөөлхөн тийм яриа штэ. Тэгээд уудныхаа солио зүгээрэн тэгж чантай гэсэн чинь хоёр охин би үгүй гэдэг байна хоёр охин. Цүүдээ дүүнер хийж байгаа. Таны хоёр охин яриас та гой санагцсан гэж. Тэгтээ дотор ингээл нөхдөөдөө ингэн гэдэг чинь гэж бодол байгаад байгаа юм чи. Айгуу олон шинжилгээ өгөөд хоёр охин хоёулаа таарсан л та. Тэгээд нэг хамгийн сүүлд нэг юу эдийн шинжилгээ гэж ядیں۔ Биопси шинжилгээ гэдэг юм байлээ. Тэрийг өгсөн тэн дээр нэг охин жоохон биений өгөөцөд. Тэгэхээр нэг ачихгүй бүр. Өөр таарсан юм а тэгж хүүхдтэй нэлцаадаг. Энэ одоо эцэг хүний бодлоо эцэг хүн болгон тэгж бодох байлгүй. Гэт юм бүр нөө охиноо бодоод айгаад тэр чинь бас хоёр хүүхдтэй гэрүүлтэй шүү дээ. Тэгээ хүүхдүүд нь бүр том хүүхдүүд маань. Хавдартай болохоор ч химийн имчилгээ олон сараар явуулж байгаа. Янз янзын им их өгнө. Мэдээж тэрийн сар цагт нь уухгүй бол ямар байх вэ? Олон сар уугаа яваад ахаар чинь гар марын гарын алдмаадах чинь бүр өсмөс унахад юу ч
байн өрөөнд нөгөө нууж угаадаг байхгүй. Угаахад аягүй үн. Тэгээ нэг өдөр угаагаад нэг шүршээг юм уу яатсан. Ээжэд нэг баригдсан ш. Гүмний хүүс яагаад их унаад гэсэн. Өө нэрээ ойр дунаад байсан. Жохон нойр муутаагаад гэж байгаа юм болоо гэд. Их баг хэмжээгээр баригдчихад байгаа. Тэр айхтар юм тулан хүмчээ ерөөсөө заа өвчөө гэж боддог юм даа шүү дээ. Угаасаа хин ч гэсэн амьд гарахыг боддог юм. Би ч 2 дүүтэртэй эрэгтэй эмэгтэй. Баг дүү маань эрэгтэй 40 насны юм да. Ахайхан би нэг ороо үзэх юм уу гэхээр за яг л өгөл өгөхгүй та дижитал өгөөд нэг нийтгүй зөндөө асуудал айгүй олон юм туулж байгаа юм чинь гэсэн таны дүү гэсэн чинь анаа болчиндаг залуу яваад байсан уу гэсэн харин тийм ээ харваас нөө 90 ороод хүмүүс шууд өөр харагдсан юм шүү дээ эмчнэрийнүүдэнд тийм тэгээ таач дүүгээ шинжилгээ өгөөд өгөөсөн чинь бүх юм таараа тэгээд нэг дүүгийнхаа гэр бүлийнхаа олон эмчнэрийн буйнаар ингээд өдөө зэрэгтэй сууж байна та. Сахагов тэгээд яхаа өөр хүүхдүүд дүүнөр ханиж тэгээд найз нөхөд тэгээд гоё гадаад дэс найдас чинь мөнгөтөрг явуулаад нэг зүгээр эс мод идэр чинь тэгж мянгаар өгөхгүй шүү дээ. Тэгэхээр чинь бол гоё сайхан даднаас тавьчихсан гоё юм байна. Хатанд ороход л юу юм бодож байгаа юм чинь. Ямар их цаг хугацааг тий хайртай хүмүүстэй ямар бага цаг зарцуулсан юм бэ ч гэхээс ихсүүлээд их цаг хугацаа мэдээж чинь аж хөдөлмөрлөх гэж явж амьдрах гэж явж байгаа ч гэсэн үр дүнээр нь яг ямар байсан ингийн төд явж байсан юм уу гэж ингээд егсэн шидэм бодогд. Миний өрөөний цонх нөө хоошоо ертөнцийн зүгээр хоошоо харсан нар үзэхгүй тэрүүгээр нэг 15 хоногийн дараа ч өнөө босох хэмжээний болчихж байгаа шүү дээ. Хэвтэж хөвчөө. Тэгээд 15 20 хоногийн дараа ингээ босоод харах чинь амьд явж байгаа хүмүүс ямар гоё харагддаг гэж бодчих. Тэр хүмүүсэндээ юм дээр явж байгаа хүмүүс өвчтөд хүмүүс байгаа. Зүгээр ингээд хатгаад явж байгаа хүмүүс хамгийн сайхан харагдаж байгаа. За дараа нь тэгээ нар үзэн нөгөө нэг нарыг харах гэдэг чинь нар хараагүй хүн тэгж харж байгаа юм чи. Одоо баярлалаа гэхээр өөр юу гэхгүй. Угаасаа тэгж хэлсэн л дээ. Сайхан байна. Өдөө зэрэгтэй ингээд амьд сууж бүгдээрээ суглаад ажих та заац. Ястаа та баярлалаа одоо өөр юу гэхгүй те сайхан байна л гэж. Тэр үгэл тэдэнд хангалттай юм шиг байгаа. Өөр одоо тэгэж ямар нэг ууж унзаадан зэмэртэй эсвэл хангалттай нүүр дүүрэн баярлалаа гэдэг үгэл хамгийн сайхан үг юм шиг. Миний бодлоо.